замын хөдөлгөөний дүрм гэдэг бол Монгол улсын бүх иргэд одоо дагаж мөрддөг ийм одоо эрх зүйн хэм хэмжээ. Замын хөдөлгөөний дүрмийг бид нар зөвхөн одоо монголчууд бид нар өөрсдөө л зорчихдоо л одоо хоорондоо энийгээ учраа олдог дүрм гэж ойлгож болохгүй. 1968 оны Вений конвенцэд нэгдэж орсон улс орны хувьд бол энэ конвенцоор тогтоосон хэм хэмжээг заавал тусгасан. 1996 оны замын хөдөлгөөний дүрмийн хууль батлагдаж энэ хуулийг дагаж замын хөдөлгөөний дүрмд нэмэлт өөрчлөлт орсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль мөн одоо их хурлын тогтоолоор бид нар конвенцэд нэгдэн орсон улс. Тэгэхээр бид нар замын хөдөлгөөний дүрмэн дээр одоо тэр болгон хүмүүс маань бол өөрчлөлт оруулах, шинжилгээ, найруудыг гэж болохгүй. Конвенцээр хүлээсэн эрх үүрэг хариуцлага бид нар яг л олон улсын өмнө бас хүлээх ёстой эрх зүйн хэм хэмжээ. 100 жил шахам одоо замын хөдөлгөөний дүрмтэй оршин тогтнож байгаа улс гэх юм бол бас л томоохон улс орны тоонд орох байх гэж бодож байна.